Зөвлөгч хийнэ чинь зөв ажил болсон. Тийм харин Чи зөвлөгч юм суугаад чи. Чи даашгүй хонтоо энэ хүмүүсийг ажлыг хийсэн. Би зөвхөн зүгээр мөнгө төлдөг. Би та нарыг ажиллаа хийж мөнгө төлдөг заяа. Сайн мэцэн хүмүүзгчтэй хүнэрхэнд бол iOS мэдээллийн сайт. Энэ удаагийнхаа тэрийн зочноор Мөнх Тэнгэр Батулга хоёрыг онцолж байна. За тэгэхээр фанизм хэмээх пэйжийг үүсгэн байгуулад залуучуудад бас зөв үлгэр дуурайл болох үс бичлэг видеог хүргэн за түүгээрээ бас сайшаал мөн шүүмжлэг зэрэг хүртэж аваа ийм залуучуудыг бид онцолж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн минь төргий. За сайн байна уу. За одоо сүүлийн үед чинь сошиал контент бүтээгчид чинь ерөнхийдөө өөрсдөө нэг тийм сайн зүйлийн гол дүр болгож тий хүмүүстэй айгу тийм эерэг байдлаар өөрийгөө хүргэдэг. Та бүхний хувьд болохоор хамаг шүүмжлэг, хамаг одоо нэг сөрөг зүйлсийг өөрсдөө аваад түүгээрээ дамжуулаад хүмүүст бас контент бүтээж ах шиг байна. Тэрийг ойлгох хүмүүс ч байх шиг байна, ойлгохгүй хүмүүс ч бас байх шиг байна тийм ээ. Яг өмнө нь бас ингэж хийсэн юм бас гоё юм эерэг талаас нь ингэж хийсэн контент бас байгаа л та. Тэгээд нэг тийм хүмүүст нэг хүрхгүй, тэгээ нэг тоохчгүй, ер нь ингээл хаас агуул байдаг. Тэгээд бүгдээрээ ингэж гоё ярилцж байгаа нэг юм жоохон эсрэг талаас нь бас ингэж үзүүлвэл яад юм. Бас ингүүл сонирхолтой байх юм болов уу, яах юм бол гэд хүмүүсийн анхаарлыг татаж бас магадгүй те. Бас бодоогүй өнцгийг нь харуулах ч юм уу те. Нэрэл чи ийм шүү гэж бодоогүй өнцгийг нь харуулж гэдэг юм уу. Тийм байдлаас эхэлсэн л те. Фанизм гэд пэйж хуудас байгаа. Энийг үүсгэн байгуулсан одоо юу гэдэг түүхээс товчхон хуваалцаад тэгээ магадгүй одоо яг үүрэг ройлийнхоо хувьд ч юм уу те за Мөнх Тэнгэр юу хийдгөө, Батулга юу хийдгөө гэд бас тэрийг ярилцвал. Нэг жилийн өмнө ингээд бидний өөртөө бөөнөрөө нийлээд гуруулаа нийлээд ийм пэйж үүсгээд тэгээд ийм нийгэм дээр байгаа бас ийм шүүмжлэлтэй харагддаг зүйлсийг ингээд гоё яжлсан маягаар ч юм уу ингээд хийгээд хийж эхэлсэн. Тэнгэр маань бол ерөнхий монтаж хийдэг, эвлүүлгийг хийдэг. За тэгээд санаагаа болохоор бид гурав хоорондоо ингэж ярилцж байгаад гэж санаагаа гаргадаг. Тийм тэгэл за энэ дүр дээр та яриа болох юм байна. Энэ дүр дээр чи илүү гоё болох юм байна гэсэн зүгээр ярилцж байгаа бөөрнөөр ярилцж байгаа л хичдэг. Бид гурван хувьд бол ерөнхийдөө гурлаа өөр мэрэгчлээ. Тийм насны хувьд ч гэсэн яг бидний хамгийн түрүүнд толбсон зөвлөгөө бол бид гурав хамгийн анх нэг газар байгуулахад ажиллаж исэн. Тэгээд эргэж холбогдоход яг тэр маань нөлөөсөн. Миний хувьд гэхэд бол хувийн компанид ерөнхийдөө менежер идэг. Манай хувьд маань бас хувийн ингээд тоног төхөөрөмж оруулж ирдэг компанид ажилладаг байгаа. Манай 3 дахь гишүүн ОИК-гийн манай бас хувийн жижиг компанид ажиллаж явж байгаа. Тэгээд яг бичлэгний хувьд гэвэл угаасаа бид нар зүгээр л хүсэл сонирхлоор нэгдээд хийж байгаа учраас ямар ч тийм мэрэгжлийн одоо жүжигчин энэдрээ тийм хүмүүс биш байгаа. Би болохоор амьдрал дээр нэг юм юу хүн байхгүй юу, нэг юм болохгүй зүйл гарахаар ингээд нэг хилждэг. Автобусанд нэг ингээд кондуктор байхгүй нэг хүн менеж хийх гэдэг чинь тэр голд те. Тэгэнгუут нь би одоо яг тэр хүн байхгүй. Хойшоо жоох яваад чи энэ хүмүүсийг оруулчих те. Энэ хүмүүс бууя гэж нэг чи гэдэг ч юм нэг юм болохгүй юм байх юм болоод ингээд шууд дуурчдаг ингээд дуу байхыг хүсдэггүй. Тэгээд ингээд ер нь ойр тойрондоо хилдэг. Ингэж яхахын оронд ганц хүнд хэлхийн оронд юм контентээр дамжуулаад бас юм олон хүнд бас ингэ хэлж болох юм байна те. Ингээд дуурччихъя. Ингээд буруу зүйл чинь ийм байд юм байна. Буруу зүйлийг хажуугаар ингэж дугуй өнгөрүүл бас ийм байд шүү. Хилдэж байгаарай. Гой бие биедээ юм шаардлага тавья, соёлтой байяач гэдэг юм уу. Тэгээл ер нь жоохон контент хийвэл илүү олон хүнд хүрэх юм байна гэж бодсон л доо. Хамгийн их хүмүүст хүрсэн контент нь юу байв? Тэгээд тэр контентын дараа та бүхэнд ямар мэдрэмж, тэмцэгдэл төрж ив? За саяны одоо сүлд оруулсан одоо нэг орцсон тоог хийж байгаа тэр бичлэг бол маш олон хүмүүст хүрсэн байлээ. Бараг сая 500 мянган хүмүүст. Тэгээд хараалгасан л та. Угаасаа хараалгах гэж л одоо тавилт чинь бол нэг бол уураа, нэг бол уйлуул, нэг бол уурлуулах гэдэг шүү дээ. Тэгээд угаасаа уурлуулах зүйлсийг өөрсдөн дээр авах гэсэн учраас олон хүмүүс уурлсан байсан. Тэгээд уурлсан хүмүүстээ уучлалт хүсье те. Гэдэг энэ тавилттай байсан шүү. Гэтэ уурлахгүй байвал бас сонир байхгүй те. Угаасаа тоогийнхан зөв штэ гэсэн юм намайг зөвдгсөн комеди байвал тэр чинь амар сонир байхгүй. Тэгээ уурлах нь зөв. Тэгээд хамгийн сүүлийнх бол нэлээд л одоо олон хүнд хүрээд бас ингээл годомжоор бол бас нэг жоохон эвгүй хараал ингээл явж байгаа л та. Гэтэ тэрийг тоохгүй гоо гайг. Хамаатан садны зарим хүмүүс бас тавилт гэдгийг ойлгохгүй шууд
ахын дүүчтэй юу гэж яваад байгаа яагаад байгаа буруу хоцороо үнтэй нөхрлөөд гэдэг янз бүрийн байгаа тий. Тэгээд мэдээж тэр болгоныг тайлбарлана. Тэгээд мэдээж яг энэ болгоны чарталт хамгийн түрүүнд байдаг гэр бүл шүү дээ. Гэр бүл дэмжиж тусалж ингээд эднэрийг хийхин тулд бас бид нар цаг заваа гэртээ байх алтан цаг хугацаа тий энэ бичлэг зориулж байгаа учраас гэр бүлдээ хамгийн түрүүнд хэлж болгох. Тэгээд дэмжсэн учраас ер нь зүгээр байгаа да. Тэгээ сошиал ертөнцийг харахаар хүмүүс нөгөө нэг хитрхийн өөнтөгч болцсон байна. Монголчууд хитрхийн өөнтөгч байна. Энийгээ хитрхий дандаа ингээ хар бараан талаас нь хараад байна. Юмыг дандаа ингээ шүүмжлэх талаас нь, хитрхий дарах талаас нь хараад байна гэж яриад байна л. Тэн дээр та бүхний бодол юу нэмэр хөөд? Нэг тийм жоохон нийгэм маань жоохон тийм стресстэй байгаа аахгүй. Тэг стресстэй байгаа болохоор ер нь л стресстэй юм болгоно л нүдэнд нь торж хаягдаад байгаа хэл та. Жоохон амьсгаа авчих тий. Нэг жоохон амьсгаа аваад тэгээд нэг хажуудаа байгаа хүн рүү нэг гоё инээмсэглчихэд л гоё орчин чин гоё болоод ирнэ. Энд нийгэм чинь стресстэй байгаа ч гэсэн бас ийм гоё ад жаргалтай юм уу бас зөндөө байгаа шүү дээ тий. Ад жаргалтай процессүүд зөндөө байгаа. Тэгэхээр нэг жоохон тайвшаад ингээ авчих юм бол нийгэм тийм амар стресстэй бас биш ээ тий. Бас битгий бухимдаа. Ингээд хар бараан болгоныг л ингээ шүүгэл одоо сүүлд бол тэр харамсалтай одоо тэр бурхан шашны тэр одоо асуудлууд байна тий. За бас одоо ингээ сая камертон ингээл асуудлуудыг ингээд шүүгээл ингээд үзээд байх тусам Facebook гэдэг зүйл чинь одоо юугаараа одоо хиймэл оюун ухааны ажиллаад за энэ хүнд энэ мэдээ илүү сонирхолтой байна гэдгийг л гаргаж ирээд байгаа байхгүй тий. Энэ хэрүүлийн чанартай юм л энэ хүн илүү үзэж чинь энэ улс төрийг илүү сонирхолтой байна гэж ингээд гаргаал доошоо гүйлэх тусам л тэр мэдээлүүд нь илүү гараал тэгээл тэрэндээ илүү бухимдна гэсэн. Тэгэхээр нэг жоохон амьсгаа авчгаа гой гэгээлэг зүйлс зөндөө байгаа тий. Тэгэхээр бас үзэж байгаа юмдаа бас гоё шүүлтүртэй. За энэ юу вэ? Энэ чинь яаж байгаа вэ? Ан чинь бол ийм байх ёстой доо. Энэ их сурвалж нь яад юм бэ гэдэг ингээд тийм жоохон фильтртэй, шүүлтүртэй байх юм бол одоо бас манай үеийн залуучууд илүү гоё хөгжих гээд байна тий. Одоо энэ сонгол Монгол дээр ч гэсэн бол ер нь тийм шүү дээ. Ер нь их сурвалж ямар ч хүнийг харлуулах, ямар ч хүнийг гоё амар гоё хүн болох харуулах ч одоо сошиал амар тийм хүчтэй болчиход шүү дээ. Тэгэхээр тэр болгон дээр манайхан гоё шүүлтүртэй байгаарай л гэж хүсэж байна. Энэ хүрээд ярилцлага өндөрлөө. Тэгэхээр бид энэ удаагийн тэрийн зочноор Мөнх Тэнгэр Батулга нарыг онцлоо баярлалаа.